Сайн байцгаана уу? Та бүхэндээ сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. Энэ удаа Солонгост болсон нэгэн хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Хэрэгтэн Ион Хаг нь 1982 оны 7 дугаар сарын 26-нд Кёнсонбургт төрсөн. Дээрээ нэг ах нэг эгчтэй айлын отхон хүү бөгөөд ээж аав нь тухайн үед нэлээд баян чинэлэг хүмүүс байсан байна. Ион Хагийг 9 нас хүрээд байтал өвчин туссан. Энэ өвчин нь бол шүд болон эрүүний ясыг хооронд нь холбож байдаг холбоос эдийн хор тавдар гэдэг онцлогдсон. Дэлхий дээр энэ холбоос эдийн хор тавдраар ердөө 3 хүн өвчлсөн ийм ховор төрлийн өвчин байсан. Энэхүү өвчний улмаас хүүгийн дээд болон доод эрүүн хавдаж, томорч, шүднүүд нь суларч, гэмтэж, тэр байтугай амьсгалыг богдуулж, амьсгалагт хэцүү болсноос гадна 2 жилийн турш 5 хагалгаанд орж бүх шүднүүдээ авахулж ердөө ганц шүдтэй болсон байна. Ингэж эмчлүүлж явсаар байгаад 11 настайд нь хор тавдраа бүрэн авахулснаар хүү эдгэрсэн байж. Хүүгийнх нь эрүүл мэнд хэвэн болж бүх юм сайхан боллоо гэд ээж аав нь баярлаад байж байтал 1996 онд нэг өдөр Ион Ха сургууль дээрээ цус болсон форумтай явж исэн бөгөөд тэгээ үеийнхээ хүүхдүүдэд би нэг охиныг хүчинтсэн итгэхгүй бол энийг хардаа цусны энэ гэд формон дээр нь өсөрсөн цусаа гайхуулаад явж исэн. Энэ нь тун удалгүй багшийн чихэнд өрч багш нь түүнтэй уулзаж юу болж байгааг асуухад тэр үнэхээр 7 дугаар ангийн 14 настай нэг охины хүчиндээд цагаан сороочгон дээрээ цусын төрхөд гайхуулж явснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүр ярихдаа юу ч болоогүй юм шиг нэлээд тийм бахархангүй өнгө аястай ярихдаа багш нь тухайн үед маш их балмагдан гайхсан. Тэр үед ийм хэргийг одоо шийдэх, цагдаа дуудах гэх мэтийн хууль эрх зүйн орчин Солонгост байгаагүй учраас хохирогч өөрөө л гомдол гаргахгүй болвол хөндлөнгөөс нь хүмүүс гомдол гаргаж цагдаа дуудах ямар ч боломж байдгүй байсан юм байна. Арга буюу цагаан цаас гаргаад Ион Хаг за чи үйлцүү хэрэгээр ярьснараа бич гэж бичүүлж аваад тэгээ гарын хэсгийг зурж баталгаажуулаад ингээд дараа нь багш нарын хурал хийж энэ хүүхдийн гаргасан үйлдэлийг одоо цаашид яах талаар хэлсэн эцэст нэгдүгээр одоо хичээлийн эрс хангалтгүй байсан. Тэгээ хоёрдугаар тухайн энэ хэрэгт буруутхан ерөөсөө сургуулаас хөөх шийдвэр гаргахыг гэж шийдсэн. Ингээд сургуулаас хөөх шийдвэрийг эцэг эхэнд дуулгахад эцэг нь бол ийм хэрэг хийчээд байгаа хүүхдээ хамгаалаад өмгөөлөөд тухайн үед сургуулийн захирал байсан хүнд хахуул өгч ингэснээр Ион Ха сургуулаас хөөгцөнчгүй юу ч болоогүй юм шиг явсаар агаад сургуулаа төгссөн. Охирогч охин нь одоо яагаад ч юм зовсон ч юм уу эсвэл одоо ар гэрийнхнээс нь мөнгө төгрөг авсан ч юм уу ямар нэг байдлаар цагдаад гомдол гаргаагүй учраас энэ хэрэг нь замхарчээ. Ингэж эцэг эхэн хүүхдээ буруу зүйл дээр утга учиргүйгээр өмгөөлж хамгаалснаас болоод цаашдын олон муу муухай үйлдэл хийх тэр замыг нээж өгсөн. Аав нь бол тухайн үед нэлээд амжилттай бизнес хийдэг. 90-ад онд Солонгост баргийн хүн гадаад машин ундгүй байхад гадаад машин ундаг, түүгээрч барахгүй дунд ангид байхад нь Ион Хад 2-3 мотоцикл авч өгч эрхлүүлдэг. Ион Хач тэрийгэ сургууль дээр унаж ирээд өнгөөр нь сольж найзуудтай гайхуулдаг гэжээ. Аав ээж нь хүнд өвчин тусаад өөх шахаж байжгаад эрүүл саруул эсэм мэнд үлдсэн болохоор нь тэгж эрхлүүлж дураар нь тавьдаг байсан байх л та. Манай Монголд ч гэсэн багадаа өвдөж ороож эсвэл янз бүрийн осол гэмтэлд орсон хүүхдээ эцэг эхчүүд нь бусдаас нь илүү эрхлүүлж нэлээд танх өсөдөг явдал байдаг. Гэхдээ Ион Хагийн хувьд бол эцэгхийн хайр нь нэлээд тийм хитээцсэн хайр байсан. Тэрээр бүр нэг удаа жолооны өнөмлөхгүй насан туршаагүй ээжийнхээ машиныг унаад сургууль дээрээ ирээд сургуулийнхантаа гайхуулж байсан ч удаатай. Өөрийнх нь иймэрхүү байдал бусад хүүхдүүдэд нэлээд таагүй байдаг гэдгийг нь мэддэг байсан учраас бяр чадaltaй хүчрхэг тийм хүүхдүүдэд долгонож тэдэнд арх хоол авч өгч өөртөө татаад тэднэр өөрийгөө хамгаалуулдаг. Зөвхөн өөрийгөө хамгаалуулаад ч зогсохгүй ар гэрийн амьдрал нь жоохон хэцүү, сул дорой, адал муутай тийм хүүхдүүдийг дээрлэгдэг байсан. Ингэж бах таваа ангахтаа маш дуртай байсан. Ахлах ангид орсон жил нь аавынх нь бизнес нурж, амьдрал нь нэлээд хэцүү болж, эцэг эхэнч салаад
тусдаа өөр хүнтэй суугаад 2 тийшээ явсан. Тийм учраас 3 хүүхэд нь эзэнгүй хаягдсан байна. Ингээд Ионхоо ах эгчтэйгээ гуруулаа үлдээд амьдрал нь нэлээ хэцүүдж удалгүй 18 нас өрмөгцөө цагийн ажил хийж амьдрахаар шийдээд Сөүл рүү явж тэндээ түүхий загас ирчиж зардаг ажилд орсон. Ионхоогоос илүү ухаантай хэрсэн хүүхэд байсан бол одоо юмыг ойлгоод эцэг эхийн хараат баян амьдрал гэдэг бол төр зурах юм байна. Хүн насаараа баян цатгалан явж бусдыг дээрлэхэж сэхүүн амьдарч болдгүй юм байна гэдгийг тэр тарчин үедээ л ойлгох ёстой байсан боловч Ионхоо бол харин огтхонж бодоочгүй ойлгоочгүй. Ингээд тэрээр Сөүлд ирж түүхий загсныхаа ажлыг хийгээд байж байтал тэдний шинээр нэг ажилчин орсон нь 14 настай Минсо гэдэг охин байсан. Захирал нь Ионхоод хэлээд за чи одоо төрүүлж орсон хүний хувьд Минсод ажлыг нь сайн зааж өгч тусалж байгаарэ гэж загсан байна. Ионхоо ч энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Охинтой ойртож дотносон танилцаад үерхэж удалгүй хоёулаа подволын нэг өрөө түрээслэн амьдрах болсон. Ингэж тэр хоёр 3 жил амьдрсны дараа 2003 оны 8 дугаар сард охинтой болж охин нь төрсөн. Охин нь 6 сартаа болоод байж байтал гинт өвдөж эмнэлэгт үзүүл шинжилгээ өгсөн чинь нэг нь удамшиж авсан тодорхой болсон байна. Охиных нь энэ өвчин маш хурдцтай биеэр нь тархаж амьсгалж чадахгүй болж яаралтай хагалгаанд орохоос аргагүй байдалд хүрээд мөнгөгүй учраас хүмүүсээс тусламж хандив гуйж эхэлсэн байна. Бүхэл мэдэх чадгаа хэрэглэж байгаад Ионхоо телевизийн нэвтрүүлэгт хандаж нэвтрүүлгийн багийнхан ч амьдрал байдлыг харж үзээд зөвшөөрч тэрээр нэвтрүүлэгт орж чадсан. Ингээд 2005 оны 9-р сард MBC телевизийн орон даяар явагддаг хэцүү хүнд амьдралтай хүмүүст тусалдаг нэвтрүүлэгт орж тэрхүү нэвтрүүлгээрээ бол Ионхоо би хэдийгээр мөнгөгүй ч гэсэн охиндоо хайраа өгөх ёстой байтал өвчнөө хүртэл өчглөөдөө гэж хэлсэн хүмүүст маш их сэтгэлд нь хүрч өөрийгөө буруутган охиныгоо эдгэхийг хүссэн хөөрхий аавд туслахыг хүссэн хүмүүс газраас холбогдож түүний хандивын дансанд маш их хэмжээний мөнгө орж ирсэн байгаа. Нэвтрүүлгийн үеэр хүн маань хүнд өвчтөж гисэн удахгүй эдгэж сайн сайхан их болно. Би ирээдүйг гэрэл гээгээтэй сайн сайхнаар харж байна гэд өөрийнх нь тухай дэлгэрэнгүй ярьсан нь комны буюу ганц шүдэт аав хэмээн олонд танигдаж алдаршиж хэлсэн байна. Удалгүй ганц шүдэт аавын аз жаргал гэдэг номоо хэвлүүлсэн бөгөөд энэ ном нь түүнийг ямар их сэтгэлийн хаттай охиныхоо төлөө бүхнээ зориулдаг ямар мундаг ганц шүдэт сахиусан тэнгэр аав бэ хэмээн шархширан магтцгааж байлаа. Ингээд охин ч эмчлэгдэж охины эмчилгээний зардлаас давсан их хандив ирсэн тул тэд илүү гарсан хандивын мөнгөөр нь шарсан дахианы газар нээсэн байна. Шарсан дахианы газар нь анх нэгдсэн өдрөөл 2 сая 290 мянган вооны ашигтай ажилласан боловч нэг жилч ажиллаж чадалгүй удалгүй хаалгаа барин дампуурсан. Тэгээ цагийн ажил хийж байсан хүмүүс ярихдаа Ионхоо эхлээд ажилдаа маш их идэвхтэй ажилдаг байсан ч удалгүй бүр ажил дээрээ ирэхээч болсон. Тэгээд ирсэн үедээ ажилчтайгаа маш ёс бусаар харилцаж, уурлаж, харааж зандардаг байсан учраас хүмүүс тэдний удаан ажиллаж чаддгүй ажлаа орхиод явдаг байсан. Шинэ хүмүүс орсон ч гэсэн удалгүй гардаг. Анхны өдрөөл тийм их орлого олсон газрыг Ионхоо бол өөрөө ажил хийхийг хүсдэггүй учраас залхуу хойрог зангаасаа болж хаалгаа барихад хүргэсэн байгаа. Ингээд мөн жил хүрэхгүй хугацаанд бүх мөнгөө үрж дуусгаад дахианы газраач зараад ингээд мөнгөчгүй ажилчгүй болоод дампуураад байж байтал 2006 онд нөгөө нэвтрүүлгээс холбогдоод та манай нэвтрүүлэгт дахиж орооч гэж хүсэлт ирсэн. Энэ нэвтрүүлэгт охины хагалгааны төлбөрт хэрэглэх хандивын аян дахин нээгдэж тэгээд ч зогсохгүй Ионхоо охиноо хайрлаж байгаа. Ядуу зүдүүч гэсэн охиныхоо төлөө эцэд цуцшгүй зүтгэж яваа. Нэг л жирийн сайн аавын дүрийг гарамгаа гаргаж хүмүүсийн сэтгэлд нь хүртэл жүжиглж чадсан байна. Үзэгч олон ч гэсэн хөөрхий үрээ гэсэн ухаантай хүчтэй аавыг өрөвдөн хайрлаж маш их хандив өгч эхэлсэн байдаг. Ионхоо ч хандивыг зогсоож
олонд өөрсдийгөө мартагнуулахгүй тулд бүхий л арга чаргаа хэрэглэж гудамжинд хүүхэлдэйн хувцас өмсөж охиндоо хандив цуглуулж охиныхоо зурагтай дууг унаж охиныхоо зурагт хуудсыг энд тэндгүй хадаж ер нь л олонний анхааралд өртөх бүхэл боломжуудыг ашиглаж хэрэглэсээр байсан. Яг энэ үед нь түүний гудамжинд хүүхэлдэйн хувцас өмсөд охиныхоо хандивыг цуглуулад зогсож байхад нь нэгэн интернет хэрэглэгч зургийг авч интернетэд тавьснаар интернет хэрэглэгчдийн дунд мөн хандивын аян явагдаж дахиад л маш олон зуун хүн хандив өгч эхэлсэн. Янхаа охиныхоо зурагтай дугуйгаа унан гадуур явж байгаа болон охиныхоо бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж Америк руу хүртэл явж хандив цуглуулж хүмүүсээр өргөдүүлж болох бүхэл зүйлсийг хийж байлаа. Цаашид энэ мэтээр илүү их мөнгө олж болох юм байна гэж ойлгоод сошиал дээр Twitter болон блог нээж өөрийн болон охиныхоо өвчний талаар зураг, бичлэг гэдэл маш олон хүмүүсийн сэтгэлийг хөдлөхөөс зүйлсүүдийг байршуулж эхэлсэн. Дүүгээр зогсохгүй хандив цуглуулдаг вебсайт хүртэл ажилласан байгаа. Хандив хүлээн авдаг өөрийн гэсэн офистой болж хандиваа цуглуулдаг болсон. Өөрийнхөө цахим хуудасуудаа хүмүүсийн тархийг яаж угааж, тэднэр яаж өргөдүүлж, тэдний сэтгэлийг яаж хөдлөгдөг байсан тухайн дурдах юм бол нэг удаагийн хаалганд ороход 20-30 сая вон хэрэгтэй. Эмчлүүлж чадахгүй бол өөхөх аюултай 20 жил эмчлүүлэх шаардлагатай нэг ховор өвчин. Эрүүний имплант нь хэд л 150 сая вон. Эмчилгээний зардал маш их өндөр гэх мэтчлэнгийн постуудыг байнга оруулдаг байсан. Тэр нь бол түүний зорилго нь 20 жил хандив цуглуулна гэж бодож байсан байгаа. Хэрэг гарах жилдээ бол тэрээр хандиваа цуглуулад аль хэдийн 13 жил болчихсон байсан. Барагцаагаар 13 жилийн турш 17688 удаа хандивын аян зохион байгуулж зөвхөн түүний хувийн ансруу 1.5 тэрбумын вон орсон байна. Офис цугаад авсан хандив гих мэт зарим хандиуд нь бол тодорхойгүй байдаг юм байна. Хандивын залил нь удаан хугацааны турш хийгээд ирсэн тул ерөнхийдөө жоохон явцгүй болоод ирсэн. Мэгц даатгалын залилан хийхээр шийдсэн. Машинтай учраас даатгалын залилан хийхэд нэлээд их мөнгө цуглуулна гэж бодсон. Ингээд 2011 оны 3 сард өөрийнхөө нэр дээр байдаг машинаар эхнэрийнхээ нэр дээр байдаг машиныг мөргөж даатгалаас 5 сая 350 мянган вон авч чадсан байна. Энэ онхоо 7 жилийн турш 8 машин мөргүүлж нийт 30 сая воныг залилж авсан байна. Цаашлаад нөгөө даатгалын залил нь бас л явцгүй болоод ирснийг мэдэнгүүтээ 2016 оноос насанд хүрээгүй охины биеийг үнэлүүлж мөнгө олох талаар бодож тэр талаараа пост оруулж хэлсэн байгаа. Сонинд бичсэн зар дээрээ 14-өөс 20 насны цэвэрч нямба охтод хажуу өрөө хөлслүүлнэ. Ингэхдээ барьцааны мөнгө авахгүй. Харин болцол нь шивээс хийж сурна. Шивээс хийж сураад мэрэгжлийн шивээс ч болно. Гэр бүлийн асуудалтай, сургуулийн асуудалтай охтод 3-аас 6 сарын цуврал зөвлөгөө өгнө. Ингэхдээ 600 мянган воноос 1 сая воны тэтгэлэгтэй зар тавьж байсан байгаа. Гэхдээ харин Аз болж энэ зар нь бол нэг удаан хол яваагүй. Нэг өдөр интернет ухаж байжгаад ихнэрээ чи хөхөйлөг хүүхэд гаргаад одоо хөгчөө унжиж хэлбэрээ алдсан байна. Тиймээс хөхөө жоохон томруул гэж хэлэхэд нь бол ихнэр нь зөвшөөрөөгүй. Гэвч түүнийг ятгахсаар байгаад ихнэртэй хөхөйлгэж чадсан. Энэ тухайга хандив гуйдаг сайтн дээр хайртай ихнэртэй сүүлчийн бэлэг болгож хөхөйлгэж өглөө гэж пост оруулсан байна. Гол санаа нь бол ихнэртэй хайртайгийнх биш, харин ихнэрийнхээ биеийг үнэлүүлж хүмүүст массаж хийлгэж мөнгө олох зорилготой байсан. Түүний төлөвлөгөөч биелэж эхнэр нь хөхөйлгүүлсэн учраас 2017 оны 6 сараас Ганнам хэмээх баячуудын дүрэгт 1 сая 600 мянган воны барьцаатай сард мөн 1 сая 600 мянган воны төлбөртэй байрыг түрээсэлж массажны ор болон бусад зүйлсээр тогтчуулаад нэг хүний массажны газар нээж эхнэрийг ажилуулахаар болоод нэг хүний массаж шоп гэж нэрлсэн байна. Массажчнаар ажиллах эхнэрээ сурталчилж мөн л
пост зурагнуудыг оруулж хэлсэн байна. 48 кг жинтэй G-Cup хөхтэй манай Че мастер үнэхээр сайн шүү. Таныг дүүрэн инээмсэглэлээр л угтана гэж мэд. Маш их завгүй ачаалттай байдаг учраас өдөрт 3-4 хүн л авдаг. Та амжид захиалга яаралтай өгөөрэй гэх мэтээр бичгээс гадна эхнэрийнхээ эротик зургийг авч сурталчилгаа болгон оруулдаг. Ингэжээд л Огомны аав эхнэрийнхээ биеийг үнэлүүлж байна гэсэн яриа шуугаан гарч тэр зургаар нь очиж шалгахад үнэхээр өөрийнхөө эхнэрийн биеийг үнэлүүлж байгаа нь батлагддаг. Ингээд түүний ханилсан хайныхаа биеийг үнэлүүлж мөнгө олдог бузар арга нь илчлэгдэж зурагтын мэдээгээр гарсан байна. 6 сараас 9 сар хүртэл нийт 3 сар ажиллаулаад 14 хүн үйлчлүүлээд хаалгаа барьжээ. Гэвч түүний бузар муухай үйлдэл нь зөвхөн энүүгээр зогссонгүй. Нээсэн массажны газрын энэ тэндгүү нууц камер байрлуулад тавьсан учраас тэр нууц камеруудад бичигдсэн эхнэрийнх нь харилцаанд орж байгаа секс бичлэгүүд үлдсэн учраас тэдгээрийг онхоо насан туршидчдын веб сайтуудад худалдаж борлуулдаг болсон. Ингэж олсон орлого нь бас л хангалтгүй санагдсан учраас нэг хэргийг сандаг. Энэ ямар учиртай хэрэг вэ гэхлээр түүний эхнэрийнх нь хойд аав нь эхнэрийг нь 8 жилийн турш хүчинтсэн явдал байсан. Онхог Америк явсан хойгуур нь мөн хандив цуглуулад хандивын ажлуудаар бусад хотуудаар явж байх үед нь бол түүний хойд эцэг нь эхнэрийг нь ирж хүчинждэг байсан тухай эхнэр нь онхоод нэг бус удаа ярьж байсан бөгөөд тухайн үед онхоо яагаад ч юм тэр тухай нэг их тоохгүй байдаг байсан. Гэтэл харин энэ удаа тэрбэр өмнөх хэрэгийг санаад эхнэрийнхээ хойд эцгийг нь шантаажилж мөнгө олохоор шийдээд түүний хүчингийн хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгөхөр болсон. Ингээд эхнэр нөхөр хоёр ээжийнхээ амьдардаг дүүргийн цагдаагийн газар мэдүүлэг өгөхөр явж очиход цагдаа нар нь түүнээс нотлох баримт нэгсэн байгаа. Гэтэл тэдэнд үзүүлэх ямар ч нотлох баримт байгаагүй учраас цагдаа нар нотлох баримтгүй бол энэ хөргийг одоо үндэслэхгүй гэж үзнэ. Тийм учраас бид нар одоо энийг гомдол гэж хүлээн авах боломжгүй гэж хэлээд буцааж. Гэтэл тэр оройно буюу 2017 оны 9 сарын 5-наас 6-нд шилжчихшүн эхнэр нь 5 давхарт байх гэрээхээ сонхон дээрээс үсэрч амиа оруулсан. Преминсогийн бага насны амьдрал тодорхой биш байдаг ч гэсэн тэрбээр бол багаасаа гэр бүлийн хүчирхийлэлд байсан учраас 14 наснда гэрээсээ оргож ажил хийж яваад Ион хаатай танилцаж түүний өрхөнд орсон. Тухайн үед мэдээж айж төгшөж ганцаардаж явсан охинд Йонхоо түшигтэй сайн хүн, сайн ах юм шиг санагдсан ч байж болох юм л да. Ингээд тэрбээр дөнгөж 17 наснда охиноо төрүүлж тэд хамт амьдраад 6 жилийн дараа гэр бүлээ албан ёсоор батлуулсан байдаг. Өсгөө бол маш их даруухан, их дуугаа хүн байсан болохоор өмнөх амьдралаа хүмүүст ярьдаггүй. За ингээд тэд хамтдаа 17 жил амьдарсан байтал нас барах хүртэл нь бол тэр эмэгтэйг маш их зовоож тарчлааж байсан тодорхой болдог. Охин цагдаад анх удаа мэдүүлэг өгөхдөө аав ээжийг сард 2-3 удаа байнга зоддог гэж ярьж байжээ. Тус хэрэг болсон 9 сарын 5-ны өдөр хадам эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөр очиход тэдний мэдүүлгийг хүлээж аваагүй учраас Ниёха маш их уурлаж хорссон. Тиймээс шөнө бараг 12 цаг болж байхад Ниёха Минсод чи яваад дахиж хойд авда хүчндүүлчихэд тэндээ хүчндүүлж байгаа бичлэгээ хийгээд аваад ир гэж хэлсэн. Мэдээж бүсгүй бол түүний зөвшөөрөөгүй учраас Ниёха эхнэрээ нүүр нүдгөө зодоод нөө эхнэр нь битгий зодооч гэж гуугаад байх төмөр саваагаа эдлээд хэгзэлж яраад хагалчихсан байсан. Ингэж маш ихээр зодоод байсан учраас Минсоч арга буюу хүлээн зөвшөөрөөд Ниёха Минсон 2 Сөүлээс Янван руу тэдний ээж их рүү явсан. Ниёха өөрөө гадаа нь үлдээд тэгээд чамд хэр их хугацаа хэрэгтэй вэ? Нэг цаг байхад хангалттай үсттэй. Нэг цаг сайхан жаргаад цагийг гоё өнгөрөөгөөд
хүрээ дээр. Гэтэ чи 2 дахь удаага дахиж ирмээргүй байгаа бол бичлэгээ сайн хийгээрэй. Битгий муухай царайлаад бай гэж хэлээд Нинсогийн ээж рүү нөөрөө залгаад би гараа гинтэжэд байна. Та гарч ирээд намайг надтай хамт эмнэлэг яваад өгөөч гэж гуйсан. Ингээд түүний гараад ирэх хооронд Минсог гэрлүүн оруулсан. Минсоч гэртээ ороод унтаж байсан хойд эцгийгээ дуудан сэрээд бичлэгийг хийсэн байна. Ингээд тэр хоёр удалгүй гэрлүүгээ буцаж ирснээсээ хойш хэсэгхэн хугацааны дараа Минсо 5 давхрынхаа цонхон дээрээс унаж нас барсан. Яг эхнэр нь унаад нас барчаад байсан үед Онхоо тэр хаваар гар утсаар яриад, гар утсаараа оролдоод тийм нэг юу ч болоогүй юм шиг явж байгаад тэгээ эхнэрийг нь түргэний машин ирээд авч явах уу тэрээр түргэний машинаар хамт ч яваагүй тэндээ гэртээ үлдсэн байна. Тэгээ сүүлд нь тэрээр мэдүүлэг өгөхдөө би бол өөр өрөөнд байжсэн учраас яг унаж байхыг хараагүй яагаад унсныг мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн. Харин тэгсэн мөртлөө маргааш өглөө нь хэрэг гарсны дараа эхнэрийнхээ унаж нас барсан газрын цусыг маш сайн цэвэрлэж арчиж байгааг хүмүүс хараад маш их сэжигтэй санагдаж байжээ. Эхнэрийнх нь бие дүүссэн шарах түүнийг нас барахаас өмнө үүссэн гэдэг нь тогтоогдсон учраас Онхоогоос мэдүүлэг авахд тэрээр тийм ээ би тэр өдөр муудалцаад зодсон гэж хүлээн зөвшөөрсөн байна. Онхоо бас болоогүй хүмүүсийн дунд худлаа цуу яриа бас тараас байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг эхнэр нь хойд эцэгтэй хүчндүүлээд энэ хоёрын хооронд харилцаа нь хүндхэн байсан болохоор ийм маань хүчндүүлж доромжлуулсан ч сэтгэл маань чамд хайртай хэвээрээ гэж хэлээд хайраа харуулах гээд эхнэр нь цонхноосоо өсөрсөн юм гэдэг тийм цуу яриаг тарааж байсан гэж байгаа. Тэгээд зогсохгүй бас эхнэрийг нас барахын өмнөх өдөр эхнэрээрээ хойд эцгээс нь мөнгө шантаажлуулж ахуулаад тэр мөнгөө өөрөө авангуудаа цагдаад бас дамжуулж өгсөн байгаа. Тэгээд дээрээс нь бичлэгтэй болсон гэд нэлээ нүүр бардам байсан байна л да. За ингээд эхнэрийнхэн задлан шинжилгээ хийгдэж дууссаны дараа биеийг нь засаж эцсийн үйлийг нь хийх гэтэл Онхоо би өөрөө биеийг нь засаж сүүлчийнх нь үйлийг хийя гэж гуйсан байгаа. Ингээд тэр цаг гаруй эхнэрийнхээ цогцыг цэвэрлэж угааж байх явцдаа энийг бичлэг болгоод нэгэн сайт руу явуулсан. Тэр сайтад хэлэхдээ миний эхнэрийн оршуулгын зардал 35 сая вон хэрэгтэй байгаа тул хандивын аяныг явуулж өгнө гэж тус бичлэгээ явуулаад хандсан байна. Гэтэл нөгөө нэвтрүүлгийн багийнхан түүний явуулсан бичлэгийг үзээд мэл гайхаад цэл өгөрсөн. Юу гэсэн чинь тэрээр эхнэрийнхээ амьгүй биеийг арчиж байхдаа дуу аялаад тэгээд эхнэртэйгээ сонин ойлгомжгүй юм яриад юу ч болоогүй юм шиг бараг харилцсан яриа маягийн ч юм ганцаараа яриад тэгээд эхнэрийнхээ хөхийг үнсэх гэх мэт бас хачин одоо талигаачийн хөхийг үнсэх гэх мэт гаж үйлдэлүүдийг хийсэн байна. За энэ үйлдэлийн үеэр тэд нар бас нэг амар юмыг харсан. Тэр нь юу вэ гэсэн чинь эхнэрийнх нь би тэр чихтэй битүү шивээсээр хучигдсан байсан. Тэр нь дандаа хар бараа өнгийн шивээс байсан. Бүр тэр житгий бэлэг эрэхтэн дээр нь аимшигтай муухай доромжилсан өгнүүдийг шивсэн байжээ. Үүнийг харсан хүмүүс эмэгтэй хүн бол хизээж биен дээр ийм битүү муухай хар өнгөтэй шивээс хийлгэж тэгээд ийм бузар муухай доромж үгийг үр хөөхөд төрүүлсэн эрэхтэн дээрээ бичиж шивүүлнэ гэж юу н байх уу? Гихчлэн хүмүүсийн дунд маш их яриад харахаж гарч байсан. Эхнэр нь ер нь тийм дууга чимээгүй хүн байсан болохоор түүний талаар мэдэх хүн бараг байхгүй байсан. Онхоо эхнэрийгээ цонхоор түлхсэн байлаач түлхээгүй байлаач энэ бол мэдээж Онхоогийн хийсэн шууд бусааллага хүчрхийлэл гэдэг нь ойлгомжтой. Чухам харин яагаад ийм явдал болоод байхад хууль хяналтын хараанаас гэм зэмгүй үлдсэн бол гэдэг нь сонин санагдаж байгаа. Тэрээр эхнэрээ нас барсноос хойш 3 хоногийн дараагаас л танилцах сайтуудаар эргэлдэж эхэлсэн. Тэнд зар тавиад сайн нөгөө хайрлахыг хүссэн хүн байна. 36 настай 170 см өндөр ганц бие машинтай залуу хайраа хайж байна. Далаа руу аяллаар явж болно. Насан туршдаа хамт аз жаргалтай инээцгээ гэсэн утгатай тийм заруудыг тавьж исэн байна.
Эдгээрээс нь харах юм бол яавч одоо эрүүл хүн гэж бол хэлэхэд хэцүү өнөө ястаа амилсан чөтгөрл юм байдаг байх гэмээр. Мэдээж одоо түүний хайжсэн хүн бол гэр бүлийнхэн дэмжлэггүй, ганцаардсан, ядуу зүдүү амьдралтай хүчирхийлэл дуртажсэн ч юм уу, ер нь эсвэл өөрийгөө хамгаалж чадхааргүй насан туршаагүй хүүхдүүдийг л сонгож гар доороо байлгасан гэж бодож байсан байх л та. Гэвч цагдаагийн газраас Ионхагийн эхнэрийн амиа хорлсон шалтгааныг мөрцөөрл байсан. 2017 оны 10 дугаар сарын 14-нд хадам эцгээс нь ярилцлага авахд би бирээ ерөөсөө хүчндээгүй, гүтгүүлсэндээ би маш их гомдолтой байна гэж мэдүүлсэн байна. Чэ бүсгүйг нас барсныхан дараа задлан шинжилгээгээр түүний өтрэнээс хойд аавынхын ДНХ гарч ирсэн. Тэгээ хадам эцэг нь хэдийгээр өөрийгөө цайруулахыг оролдож худлаа ярьж байснаа үгүйсгэн хоёр дахь мэдүүлэгтээ бид хоёр харилцаатай байсан үнэн. Гэхдээ энэ бол хүчингийн хэрэг байгаагүй юм аа гэж мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Гэтэл харин бүр дагвар охиноо зодож, дарамталдаг, хүчнддэг байсан гэдэг нь бүр олон нийтэд ил болсноор түүний амьдардаг байсан жижиг газрынхан ч маш хурдан тархаж нүүрээ их газаргүй болсон эцэг нь 17 оныхоо 10 сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэрийнхээ ойролцох хүлэмжинд хоолоогоо боож амиа хорлсон байсан. Тэрээр нүүр хийх газаргүй гэж цаасан дээр бичээд халаасандаа хийчихсэн байсан. За ингээд нөгөө шар сэмжилсэн өвгний улаан махны бузар нь амийг амиар гихч болж төгссөн. Гэтэл харин нөгөөх бузар Ионхоч нь эхнэрийгээ нас барснаас хойш 7 хоног өнгөрсний дараанаас л охиноосоо танаа ангид гэр бүлийн асуудалтай ар гэр нь боломжгүй тийм айлын хүүхэд ч юм уу эсвэл ээж аавтайгаа таарамж муутай байдаг хүүхэд байна уу гэж асуугаад охиныхоо гар утсыг аваад утсан дээр нь байсан ангийнхныхын зургийг үзчихсэн аа. Ким гэдэг нэртэй найз охины сонгоод аавд нь ээж чинь орлох хүн хэрэгтэй байна. Энэ охин ээжтэй чи их адилхан юм байна. Чи энэ найзыгаа ураад гэртээ аваад ир гэж ярьсан байгаа. Тэгээ тэгж ярихдаа бас болоогүй. Гадаадаас аятайхан охин аваад ирэх гэхээр 20-30 сая вон болно. Гэтэл би чиний одоо хаалгаа эмчилгээнд чинь өдөө болтол ямар их мөнгө зарцуулсан билээ дээ. Гэгчлэн шантаажилж шаналгаж байгаа нь. Охин арга буюу Ким гэдэг бага ангидаа нэг ангид сурч байсан харин том болоод өөр сургууль руу шилжчихсэн найз охинтойгоо уулзахаар болдог. Охиныг ирэхээс нэг өдрийн өмнө аав нь найзыгаа хэрхэн яаж урагтан авчираад юу хийх талаар нэлээд наривчсан зааварчилгаа өгсөн. 10 сарын 30-нд охин 1 жил уулзаагүй байсан найз руугаа гинт уцтаад манад очиё, хоёулаа манад ирж кино үзье гэж хуурж дагуулж ирээд аавынхаа бэлдсэн нойрсуулах юмтай ундааг өгөөд дараа нь кино үзэж байхдаа бүргэр захиалаад хүлээж байх орондоо чи ер нь ханиад хүрсэн юм шиг байна. Энэ витаминтэй өрөл байгаамаа энэ өрлөөс идчих гээд хоёр шиг жижигхэн бас аавынхаа бэлдсэн хоёр өрлийг өгсөн. Ингээд хөөрхий Ким охинч нөгөө хоёр өрлийг анзаарахгүйгээр уучдаг. Энэ нь бол бас л нөгөө нойрны юм байсан. Тэгэд ийм маш их тун хэтэрсэн нойрны юмээс болоод хөөрхий охин нөгөө бүргэрөөч ганц хазаал тэгээд нойронд автсан. Ингээд Ионхагийн охин аавыгаа дуутахад аав нь хурж ирээд за чи гадуур явж найзуудтай тоглож байгаад хүрээдрээ. Эрэхтэй над руу хэлээрээ би гаднаас чамайг тосож авъя гэж хэлсэн. CCTV-гийн бичлэг дээр хоёр охин өдөр 12 цаг 30 минутын үед тэднийд ирж харин 15 цаг 30 минутын үед охин нь ганцаараа гэрээс нь гарч байгаа бичлэг нь үлдсэн байсан. Ионхо охиндоо талигач охины утсыг нь өгөөд за чи захын тэнд очиод энэ утсыг унтраагаарай тэгээд тэнд нь хаяарэ гэж захиад явуулсан байна. Охин ч найзуудтайгаа уулзахаар явах замдаа утсыг унтраагаад 4 замын орчинд унгаасан байгаа. Ионхо өөрийнхөө охиныг явсны дараа нөгөөх унтаж байгаа охинд дахин нойрсуулах юм нэмж өгөөд гар хөлийг хүлж амын скотчдод формыг нь хайчилж биеэс нь салгаад бузар хэрэгээ үлдэн хүчиндэж хэлсэн баг. Эхнэр дээрээ ашигладаг байсан бэлгийн дур хүсэл хангах тоглоомуудыг ч мөн охин дээр ашиглаж зовоосон байна.
Өөрийнхөө бэлэг эрхтэн дээр 20 гаруй төрлийн мис ажиллагаа, дур хүсэл сайжруулах янз бүрийн зүйлсүүдийг хэрэглэсээр байгаад ердийн бэлгийн харьцааны чадамжгүй болчихсон учраас янз бүрийн нэмэлт дур хүслийн өдөөгч багжнууд тоглоомуудыг ашигладаг болсон байна. Орой 7 цаг 40 минутын үед охин нь гаднаас ирж онхоо охиноо гарч тосож авсан байна. Ээж аав нь охиноо орой олцоход байхад нь ирэхгүй байгаад нь маш их гайхаад Янхогийн охиноос уцтаж асуухад Янхогийн охин нь бол бид хоёр уулзаад өдөр 2 цагийн үед салсан хаашаа явсныг мэдэхгүй гэж хэлсэн байгаа. Тэгэнгүүт нь ээж аав нь ядаж аль зүг рүү явсныг харсан уу гэхэд манай гэрээ ойролцоо байдаг захын зүг рүү дээшээ өсөд явж байсан гэж өстой торох юмгүй худлаа ярьсан байна. Мэдээж нөгөө хажууд нь бод төвлөрд жишээ байгаа юм чинь. Ингээд Кими ээж аав нь бүр аргаа ядаад шөнийн 11 цаг хүртэл охиноо хүлээгээд болохгүй болохоор нь 11 цагт цагдаад дуудлага өгсөн. Гэвч шөнө орой болоод одоо айл антаа унтаад амарсан байгаа. Тийм учраас хүмүүсийн тухайг алдуулаад яах юм бэ гэд нөгөө цагдаа нар нь тэрийг тоохгүй авч хэлцэхгүй өнгөрөөч гисэн. Тэгээ маргааш өглөө нь 11 цаг 50 минутын үед Янхагийн охин гэрээсээ гараад өдөр 1 цаг 50 минутын үед буцаж ирж байгаа CCTV-гийн бичлэг нь тодорхой үлдсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Янхаа охиныг шүнжингээ хүчирхийлээд маргааш нь мөн л ханаагүй учраас гэрээсээ гаргаж явуулаад дахин хүчирхийлсэн хэрэг юм. Ингээд өдөр 12 цагийн үед яг хэрэгээ үлдэж байх үед нь ухаан алдсан Ким охин сэрж айж өвдөж цочсондоо болоод орилж хашгирахт нь Янхаа хоолойг нь боож алсан байгаа. Тэгэд 1 цаг 50 минутын үед охин нь гэртээ буцаж ирэхэд хоёулаа өдрийн хоолой хээв нэг идэж уугаад тэгээд охин ааваасаа Ким хаана байгаа гэж асуухад тэр үгсэн гэж хариулсан байна. Охин нь бол аавынхаа үгнээс гардаггүй байсан учраас мэдээж зөвшөөрсөн. Тэр хоёр хоолой идчихэд интернетээр орж хүний цогцсон дээр ДНХ-г яаж үлдээхгүй цэвэрлэх талаар янз бүрийн хайлтууд хийж хараад тэр дагуу охины цогцыг угаалгын бодисоор цэвэрлээд ингээд цогцыг чандааманд хамжилцаж хийгээд гарахтаа хүмүүст сэжиг ахуулахгүй тулд охиндоо талигаач ээжийнх нь жаацтай зургийг байруулад өөрөө болохоор чандаанаа аваад машиныхаа багажинд хийж байгаа бичлэг нь бол CCTV-д үлдсэн байна. Нэрээ нас орсноос 25 хоногийн дараа ийм булаа хэрэг хийчихэд тэгээд охиноо дагуулад бүр зүүн тэнгис рүү очиж видео зураг авч тэрийгээ бол ээжигээ нас барсноос хойш гансарч байгаа охиноо далаа үзүүлж сэтгэлийн баг чулуу тайтгарууллаа гэсэн утгатай тайлбар өчөөд интернетэд байршуулсан. Хийж тавьж байгаа нь бол хожим хэрэг гарна гэдгийг бол мэдэж байгаа. Тийм учраас тэрхүү хэрэгээс өөрийгөө аварч үлдэх хамгаалалт бас нийтлэлийн гэрчлэх зүйл болно гэж бодсных баг л та. Хүмүүсээр бас хамгаалуулна ч гэдэг юм уу. Охины цогцыг багаажиндаа хийчихсэн явж байхдаа уйлаад бичлэг хийгээд би чинийхээ хойноос хамт үхье гэж бодож байтал үнэхээр төвөгтэй хэрэг болсон. Өөртөө зориулаад нойрны юм авчихсан чинь муу гүлгнүүд андуураад бүүргэртэйгээ холиод идсэн байгаа. Үнэхээр хэлэгч үг алга ийм юм болчихлоо гэж ярьж ийсэн. Хамгийн сүүлд нь хандвийн блог хөтөлтөгшгээ андуурсан юм уу яасан. Баярлалаа. Баяр хөөртөд дуусгацсан. Тэгээ үүнийг бол YouTube дээр тавьсан байна тухай. Тэгээд нөгөө хоёр чинь гэртээ ирчээд шөнө 2 цагийн үед ээжийнх рүүгээ явхаар хөдөө уулын замаар явж байхдаа охины цогцыг ууланд хаяад чандаамыг аваад ээжийнхээ гэрт ирээд хэрэгт ашиглаж байсан зүйлсээ байгаа юм аа шатаагаарай гэж ээжтэй өгсөн бөгөөд ээж нь ч тэр үгээр нь олж нөгөө түлийн шатаажээ. Маргааш нь ээжээсээ сая вон зээлээд төрсөн ахыхаа авч өгсөн машиныг унаад найзынхаа захиас ч өгсөн буудалд 2 хоног нуугдсан. Ингэж одоо тэр үед түүнд 3 хүн тусалсан байна. Мэдээж байрны CCTV-г шалгахад охины орсон бичлэг нь байгаа мөртлөө гарсан бичлэг нь байхгүй. Утас нь бас тэдний ойролцоох 4 замын тэндээс унтарсан зэрэг нь бол Янхаг гэрчлэх гол түлхүүр болсон байна л да. Сарын 2-нд Ким охины аав нь тэднийд очоод хаалгаа тайлахгүй байсан учраас охины аав гал командын
машин дуудаж гал командын машины шатаар цонхруу авирч тэгж охин нь бол гэрт нь байгаагүй харин урд өдөр нь аав охин хоёр гэрээсээ чандаантай юм бариад гарч байгаа бичлэг нь бол CCTV-гээс гарч ирсэн. Ингээд бол албан ёсоор онхог охиных нь хамт ерэн сурвалжилж эхэлсэн байна. Охинтойгоо буудалд 2 хоног нуугдаж байгаад парк найзынд очиж гэрт нь нуугдсан. Цагдаа нар ч удалгүй тэдний байгаа газрыг мэдээд хэрэг гарснаас 4 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 5-нд тэднийг очиж баривчилсан байна. Хэрэг бишдэж цагдаа нар удахгүй ирнэ гэдгийг тооцоолсон онхоо тухайн үед охиндоо нойрны муулгаж унтуулсан байсан цагдаа нарыг очиход. Тэндээ хэрэгээ хүлээхгүй гүрэж байсан ч охин нь сэргснийхаа дараа аав кимиг орилоод хашгираад байхаар нь чимээгүй олох гэж хоолойг нь боосон гэж ам мэдүүлэг өгсөн байна. Гэвч ер нь мөрдөн байцаалтын явцад бол охин нь аавыгаа буруутан болгохгүйг маш их хичээж байсан түүний мэдээлэлгүүдээс харагддаг. Удалгүй 10 дугаар сарын 10-нд онхоо гэмт хэрэгээ бүрэн хүлээсэн. Гэхдээ тэрээр би эхнэрээ нас орсноос хойш сэтгэлээр унаж амиа орлох гэж маш их боддог болсон. Тийм учраас нойрны эмийг ихээр хэрглэжсэн болохоор өөрийн гэсэн эрүүл ухаангүй байсан гэж мэдгдсэн байна. Онхоо ерөнхийдөө гол сэдвийг өөрөөсөө хазаалгаж өөрийгөө бусдаар өргөдүүлэх гэсэн тактикийг маш ихээр хэрэглээд би бол маш их буруутай тамд очиж галд шарагдах нь тодорхой. Миний бол энэ бүхэн бол одоо миний түмэн буруу. Гэхдээ 9 дугаар сарын 5-нд нас болсон эхнэрээ маань өхөл маш их эргэлзээтэй санагддаг. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг олж өгч надад туслаач гэж би ганцхан л юм гуяа хэмээн утга учиргүй юм ярьж уйлж жүжиглж. Охин нь бол насан туршаагүй хүүхэд байсан учраас мэдээж насан туршидтын хуулиар шийтгэгдээгүй. Алуурчин хохирогчийн ар гэрийнхэн болон шүүгчдийн өмнө өөрийгөө өргөдүүлэх тактикийг маш ихээр хэрэглэж цаазаар авах ял сонсчихгүйг л хичээж байсан. Гэрт нь нэгжлэг хийхэд маш их хэмжээний зүйлсүүд гарч ирсэн. Тухайлбал талигач эхнэрийнх нь 14 хүнтэй ингэр зөрүүлж байсан насан туршидтын сайтаар нэгэнт зарагдаад бичлэг нь ил болсон. Түүнээс гадна 3 ширхэг хууль бус буу, сексийн гаж хэрэглэлүүд, нойрны мансууруулах бодисын төрлийн эмүүд, эхнэртэйгээ хийсэн болон хохирогчтой хийсэн сексийн гаж бичлэгүүд гарч ирсэн. Ингээд 2018 оны 1 сарын 28-нд түүнийг нийгэмд онц аюултай гэмт хэрэгтэн гэж үзээд хизээч давж заалдахгүйгээр бүх насаар нь хорих шийдвэрийг гаргав. Маш олон зүйл анги давхцсан зүйлчлэлтэйгээр яллагдсан. Үүнд нь бол одоо мансууруулах бодис, нуусан, ашиглаж хэрэгэлсэн, насан туршаагүй хүүхдийг хүчирхийл хийсэн, хууль бус буу зэвсэг хадгалсан, хандивын залилын хийсэн, даатгалын залилын хийсэн, нийгмийн амжиргааны зарлилан хийсэн, хүний ам хөнөөсөн, хохирогчийн цогцтой зүв бус харьцсан гэд үйлдэлт нь ял сонсгосон. Тэрээр байцаагдж байх хугацаанд нийт 43 удаа гомдлын өргөдөл гаргаж ирсэн байна. Тэр битгий хэлбэр шүүх хурал дээр сүүлчийн үгээ хэлээ гэхэд мөрдөн байцаалтын явцад намайг маш ихээр зодож миний эхнэрийг бие үнэлэгч гэж доромжилсан, намайг адгийн муу амтан гээд нүүрлүү салбитыг шидэж байсан. Агдаа нар мөрдөн байцаагчид намайг байнга зодож танаа гэрийнхний бүгдийг чинь 20 шүүн гэж дарамтлагдаг байсан учраас би арга буюу хэрэгээ үлээсэн. Тэгээ та нар одоо худлаа гэвэл ичлэгийг үзээчтэй, одоо надад итгэжтэй, надад туслаач гэд уйлж гуйж исэн. 9 удаа хэрэгээс мултрах гэж оролцсон ч мэдээж бүтлгүүцсэн. Тэгээ ард дэрэгдийн олонх нь бол түүний бүх насаараа хоригдох ялыг нь бол хөнгөдсөн гэж үздэг юм байна. Охин нь ч гэсэн одоо хохирогч нэртэй боловч яг ясам дээрээ эцгийнхээ хүн амны хэрэгт тусалсан хэрэгээр 4-6 жилийн ялаар шийтгэгдсэн. Харин онхогийн төрсэн ах нь машины залилангаар нэлээд гарсан
хүн байсан бөгөөд машины заллин ба хэрэгтнийг нуухад тусалсан хэрэгээр 1 жилийн ял авсан. Түүний найз гэмт хэрэгтнийг оргуулсан хэрэгээр 8 сарын ял авсан. Ээж нь бол ял аваагүй өнгөрсөн юм байна. Ингээд 2018 оны 9-р сарын 6-нд бүх насаараа хорих ял аваад тус оныхоо 11-р сарын 29-нд уг ял нь бол батлагдсан юм байна. Шоронд орсон хойно шоронгоос охиндоо захидал бичээд хоёулаа биднийг ялсан хүмүүсээс өшөөгөө авах хэрэгтэй шүү дээ. Аав нь алуурчин гэдэг нэртэй ном бичиж байгаа, удахгүй тэрийг хэвлүүлэн гэрчлэн бичиж байсан байгаа. Солонгос улсад бол гэмт хэрэгтний шоронд бичсэн номыг бол хэвлэдэггүй юм байна. Тийм учраас түүний мөрөөдөл нь бол талаар болох нь тодорхой. За ийхоо ерөнхийдөө 13 жилийн турш нийтдээ 29 удаагийн хандвийн аян зохион байгуулж, зар сурталчилгаа өрнүүлж, мөн хандвийн 9 нэвтрүүлэгт оролцсон байна. За энэ тоолонгоор бол тэр хүнд бол мэдээж асар их хэмжээний мөнгө цугларсан байгаа. Тэгээ үүний нэг жишээ нь ихэд л 2005 оны 11 сарын 1 нэвтрүүлгээр орсон. Зөвхөн тэр нэвтрүүлэгт 143 сая 670 мянган вон цуглаж байсан. 17 оны 5 сард бас нэг нэвтрүүлэг хийхэд тэр нь бол 35 сая вон олж байсан. Гэх мэтээр нэлээд их хэмжээний мөнгө олсон байна. Тэрээр өөрийгөө мэдрэл муутай гэдэг үндэслэл гаргаж тэгээд нийгмээс амжиргааны чадамжгүйгээд сард 2 сая вон авдаг байсан байгаа. Рупийн мөнгө авдаг байсан. Энэ мэтчлэнгээр нийгмийн халамжаас 180 сая вон, бусад халамжийн байгууллагаас 7 сая вон авсан. Тэгээ ер нь бол ирбум 500 сая воныг олсон байдаг. Энэ 1 сая 500 воныг яаж олсон бэ гэвэл 13 жилийн турш миний охин өвчтэй, миний охин эмчлүүлэх шаардлагатай гэж ярьж хагаад энэ их мөнгийг цуглуулсан хүн байгаа штэ. Гэтэл яг үүний эрэг дээр охиндоо 14 жилийн турш одоо төрснөөс нь хойш 7 сая 600 мянган төгрөгийг л охиндоо зарцуулсан байж. Тэгээд бусад тэр охиных нь эмчилгээ бусад зардал хаанаас гарч ирсэн бэ гэхлээр тэр бүх зардлууд нь болохоор дүүргийн болон хотын захиргаанаас төлөөд өгдөг байсан байна. Ингээд өвчтөе охиндоо 7 сая воноос өөр юу ч зарцуулаагүй мөртлөө бүхэл бүтэн 1 тэрбум 500 сая төгрөгийг тэр хүн яаж өрсөн бэ гэвэл гадаад үнэтэй машинуудыг худалдаж авсан юм байна. Одоо нүдэндээ давхраа хийлгэх, тэгээ бэлэг эрхтэндээ 250 сая воныг зарцуулсан байна. Та бүхэндээ нэг ийм хэрэг ярьж өглөө. Та бүхэн маань намайг дэмжиж лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Баярлалаа.